Та бүгдийн амгалан гэлтэй. Арчин таажууд дэндэн нишүү 3 дугаар хэсэг Зумба Чир Мяунгийн гор шатаа гэж Чир Мяун за ич оо үл буцагч үл ирэх өгч тийм ээ. За Чир Мяунгийн гор шатаалаа гэж Чир Мяун шүгвийн гордон Чир Мяун Брэнэжийн гороо Гамбууны хажиг за Чир Мяун шүгба Чир Мяун Брэнэ гэсэн хоёр хэсгээс үзүүлнэ гэж. Өмнөхтэй мөн ялгаагүй тийм ээ. Өмнөх одоо за Гамбууны хажиг за ихний Чир Мяун шүгба гэдэг дээр бол хажиг юу гэж тодорхойлж юм бэ гэхээр Тамэ Чатунга Бамби Равдучевийн Гижин Цүлжийн Брайв Товчурду Зон Шимбийн гансаг Чир Мяун шүгбийн цанис сэрва мэтэдэ гэж. За Тамэ Чатунга Бамбийн Равдучева гэж. Зовор Тамэ Чатунга. Тамэ Чатунга гэдэг нь бол одоо эцсийн хувь цохилдуу 5 гэсэн маягтай үг шүү дээ. Тамаа гэдэг нь юу хэлж байгаа вэ лээ? За энэ бид нар парчин жидэн дээр бас яг хав цанд гарахад тайлбарлаж ирсэн. Тамэ Чатунга гэдэг нь тамаа гэдэг нь бол хам сүмжийн одоо дочиг тамаа. Хам сүмжийн дочиг тамаа. Тэ? Хам сүмжийн одоо Дөба тамаа гэх юм уу? Дочиг тамаа. Чаадан Түмба гэдэг нь Додвийн одоо чагваала Додвийн чагва тийм ээ. Додвийн одоо дочиг, Додвийн одоо чаваагаас үл хагцсан тэр хувь хэсэг л ба цохилдог. Додвийн чавгаала маа баралвын чаг. Маа баралвын чаатан Түмба. Тамэ Чатунга. Хам сүмжийн тамаанд. За энийг багнаснаар бол яг нь Равдучевийн Гижин Цүлжийн Брайвыг олохын тухайтад одоо яг одоо шамдан хичээж буй ийм бодгалыг Чир Мяун шүгба гэж хэлнэ. За ингэж бол хажиг бол тодорхойлсон тийм ээ. Чир Мяун шүгбийн цанис сэрва мэтэдэ гэж. Мэтэдэ гэдэг нь бол банжин сонон дагуулгын айлтгууд тийм ээ. Мэтэдэ. Тэгээд товчурду зон шимбийн нянто цогломба ёвич гэж. Нянто цогломба ёвич. Нянто цогломба гэдэг нь сожээ шүү дээ. Сожээ. Тийм ээ. Пагвын ганц. Нянто цогломба ч гэсэн Тамэ Чатунга Бамби Равдучевийг ижин зүжин барив товчурду зон шимба юм. Тэрва мэд ганц тэгээд товчурду зон шимбийн нянто цогломба ёвич. Хажиг Тамэ Чатунга Бамби Равдучевийг ижин зүжин барив товчурду зон шимбийн пагвын ганц гэж. Шүгбаши бол пагва авах хэрэгтэй гэдэг өмнө гарсан шүү дээ. Тийм ээ. Тийм учраас хажиг юу аранлаг бол эхлээд энэ сожийн гансаг бол одоо мачивын мод дууддаг шүү дээ. Тийм ээ. Зүйлээ. Тамэ Чатунга Бамби Равдучевийн гансаг Чир Мяун шүгбийн цайны дээр нь тэгвэл нянто цогломбач гэж. Чир Мяун шүгва ямбартал. Жичэр. Гэнүүстэй хажиг бол тэгээ. Чир Мяун шүгва ямбартал Тамэ Чатунга Бамби Равдучевийг ижин зүжин барив товчурду зон шимбийн гансаг юм байж. Дагха. Нэг ёсондоо хажиг таны тавьж байгаа цаниддээ яна цонжоодоо юм би чаваа байхгүй байна. Ачгүй юм нянто цуглан бач байж шүү дээ. За тэгэхээр нь дараагийн хажиг юу гэж байна? Нэрээ тийм байна гэд Тамэ Чатунга Бамби Равдучевийг ижин зүжин барив товчурду зон шимбийн пагвын гансаг гэж. Пагвын гансаг. Одоо нөгөө нянто цогломбог дуудах аргагүй болчихлоо шүү дээ, тийм ээ. Мачгүй юм уу? Пагвын гансаг гэж оруулчихж байгаа учраас пагва гэдэг чинь тонломоос дээшээ ярьдаг яриа шүү дээ, тийм ээ. Тонлом тоолж иж пагва болно. Эндэн гончуг болно. Тийм учраас нянто цогломбаа бол одоо болохгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр тэрийг хааж өгөөд пагвын гансаг. Ийм цанид буюу Чир Мяунгийн цанид Чир Мяун шүгбийн цанид сэрва мэтэдэ эндэн жүншүг ёвичэр гэж. Жүншүг ёвичэр. Жүншүг ч гэсэн яг нь жүншүг шүгва ч гэсэн Тамэ Чатунга Бамби Равдучевийг ижин зүжин барив тожурду зон шимби пагвын гансаг. Ягаад гэвэл жүншүг ёвичэр дан жүншүг яна Чир Мяун шүгба маян гович. Жүншүг яна Чир Мяун шүгва маянбин чаваа гэж. Яя. Танид мэтэ бартал Чир Мяун яна Тамэ Чатунга Бамби мача бичэр. Чир Мяун яна Тамэ Чатунга багнахсан байх. Тэртэл Тамэ Чатунга шева. За энэ биш Тамэ Чатунга гэдэг байгаа чинь юу юм бэ гэхээр хомбон гүнжүрсүм тийм ээ. Жигда гүндэг
Зүлтүм түшиг чогдсон тэгээ юу лээ Тэцэм Яманжин энэ гурвыг нийлүүлээд Томбон Гүнжирсүн. Томлмын Банжаа болсон аа Томбон учраас Томбон Гүнжирсүн гэж. За яагаад Томбон дотор бол Томлмын Банжаа маш олон байгаа. Тэгээ яагаад энэ гурвыг ингэж үзүүлээд байгаа гэхээр Томлмын гол одоо төвчгтгүн гурван зүйл нь бол саяны гурав. Жигдаа гүндэг, Зүлтүм түшиг чугзан, тэгээ Тэцэм Яманжин. Тийм учраас Томбон Гүнжирсүн. За энэ гурав. Тэгээд Додвоолоо дүмбийн Дочиг ноцсон мангаалаа жид байгаа шиг. Тэгэхээр энэ тав болвол тамиа чатун гэж. Шиг. Додвоолоо дүмбийн Дочиг бамбын Чирмён Мэвич. Тэртэл энэ савн бамбын Чирмён Мэвич гэж. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр Додвоолоо дүмбийн Дочиг банва гэдэг чинь болвол Додвоолоо дүмбийн Дочиг банва гэж тийм. Додвоолоо дүмбийн Дочиг банва гэдэг чинь бол тэгээ савндан жава банва. Бүр үндэс язоороос нь одоо төвчгийг бол Додвоолоо дүмбийн Дочиг банва гэж ойлгож байна шүү дээ. Аранлаг бол яг тэгж ойлгож байгааг нь мэдгэж байгаа биз тийм ээ. Тэгэхээр дээс савн бамны чирм мяв чирэл гэж байна шүү дээ. Тийм учраас яаж байгаа банчин эгчанд бол энийг нь ялгаж өгөөд жигдэмбийн гомбон сүжүүрийн тонён юм уу эсвэл одоо жигдэмбийн намжийн банжаа тий жигдэмбийн гомбон жигдэмбийн томбон гэх маягтай ийм нэр томьёо өгöd байгаа ш. Тэр нь бол нөгөө савндан жава багнах биш бишиг онжирдөө медва болгож байгаа тийм ээ. Түр зур байхгүй болгож байгаа. Ил бол гарч ирэхин дарж байгаа. Тийм ээ. Толгойг нь дарж байгаа. Толгойг нь бүхийлгэж байгаа шиг ийм маягаар дарахыг бол яаж байгаа. Нөгөө жигдэмбийн ламаар багнах. Зүгээр ерөнхий одоо жир Додвоолоо дүмбийн Дочиг банва гэдэг чинь бол тэгээ савндан жава банва гэсэн ийм утгыг бол хэлж байгаамаа гэдэг нь бол харанлагын хажгийг гаргаж байгаа энэ байдлаас нь бол тийм ээ. Додвоолоо дүмбийн Дочигд ноцсон маалаа жид байгаа шиг Додвоолоо дүмбийн Дочиг банвын Чирмён Мэвичэр тэртэл энэ савн банвын Чирмён Мэвичэр гэж. Энэ савн банва чир. Тэгэхээр энэ Додвоолоо дүмбийн Дочиг банва яна энэ савндан жава банва юм би тавар. Тэгэхээр аранлаг гэхтэй шүү дээ тийм ээ. За аранлаг нийс. За аранлаг өөрийнх нь цанитай. Жугбашийн нанцсан яа ингэж. Жугбашийн нанцсан байх хэрэгтэй гэж. Нэгдүгээр шаардлага. Жугбаши гэдэг маань жүншүг шүгва, чирэн шүгва, чирмён шүгва, дажим шүгва гэдгийн энэ дөрвийн аль нэг нь тийм ээ. Ганцхан яаин. Зовор чирмёнгийн барав топ чирдүү зон шимбийн гансаг жан юм бадэ чирмён шүгвийн цандаа гэж. За энэ одоо цанд нь энийг чийж. Зовор чирмёнгийн барав хобын чирдүү тийм ээ чирмёнгийн баравыг олохын тухайтад яг одоо шамдан байгаа ийм бодгалыг бол чирмён шүгва гэж. Түүнээс биш яг тамиа чадваа багнах гэж байгаа юу багнах гэж байгаа. Тэр утгаар нь ингээд тавьчих дээр зэрэг цоглон баач гэсэн тэрийг төвчих байгаа. Жүншүгч гэсэн тэрийг төвчих гээд явж байгаа. Тэгэхээр тэрнээс нь салгаж өгж байгаа юм нь өгж. Зовор чирмёнгийн барав товч. Жүншүг шүгва бол зовор жүншүг брand тоглох гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээс нь одоо ялгаж энэ оруулахгүй тухайтад чирмёнгийн барав товчирдууд зон шимбийн гансаг жан юм бадэ чирмён шүгэн цагдаа гэж. За дела яна тагвар лонсонгийн чирмён шүгбадан барав римживийн чирмён шүгвани дамбуудан тонломжийн аралдуу жигдэмбийн гомбон сүжирвэ донин гуа баавын чирмён шүгва донжиг. За энэ бол бачийн жодон дээр бид нар ярьсан шүү дээ тийм ээ. Барав римживийн чирмён шүгва барав тодулмын чирмён шүгва. Дамбуудан тонломжийн аралдуу гэж те тонлом товлохынхоо өмнө гэсэн. Жигдэмбийн гомбон сүжирвийн донин гуа гэж. Жигдэмбийн гомбон сүжирвэ. За энэ банчин эгчааны түн маян би нэр. Жигдэмбийн гомбон сүжирвийн донин гуа. Гэдэг нь жигдэмбийн ламаар. Гэдэг нь нөгөө Исванисын үндэс язоорын бол гар хөрхгүйгээр тэгээд хэсэг зуур одоо байхгүй болох. Тэг бол жигдэмбийн гомбон сүжирвийн донин. Тэр маягаар төвчг бол тэр жигдэмбийн гомбон сүжирвийн донин гуа банвын чирмён шүгва. За энэ бол нэгдүгээр буюу чавар лонсонгийн чирмён донжиг юм аа. Невадан жүншүгжийн дугаан онсонгийн чирмён шүгва донжиг жавалаас гэж. За хоёр дахь нь бол тэр барай римживийн чирмён гэж хэлэх. Жүншүгжийн дугаан онсонгийн чирмён гэж бол нэг утгатай. Тэгэхээр таарч байгаа үз барай римжива гэдэг чинь бол тэр үр дагавар барайв нь бол дэс дараалчлан төрж байгаа. Дэс дараалчлан төрөөд ирж байгаа чирмён тий. Тэгээд жүншиг болоо тэгээд ингээд
Тэс дараагаар ингээд анханаас нь 1, 2 гээд ингээд явж байгаа. Энэ одоо чирмэн. Тэгээд чирмэн болох нь бол барай римжива үг шүү дээ, тийм ээ. А тэгж хэлэх эсвэл жүншүгжийн догоон онсонгийн чирмэн жүншүгжийн догоон онд сунгаа гэдэг нь тэгээд жүншүгийн ламаар ороод жүншүгийн барайд тоглоод ингээд яваад ирж байгаа чирмэн бол яах вэ? Барай римживийн чирмэн бол за ингээд цаан харах юм бол зүг биш тийм ээ. Хоноор гомломжийн арал дүү за энэ аранлаг өөрийнхөө цандыг тавилаа. За тэгээд яваагаа тавилаа. Тэр тавьсан яваантай нь энэ хоёр бол нэг утгатай юм аа гэдгээд тавилаа. За тэн дээр нь ажиг дагсал асууж байна тийм ээ. Асуулт. Гомломжийн арал дүү жигдэмбэн гомбосо жүрүү донин дугаала чагварл онд сонгүй чирэн он барайны чадвар жиндэ жүншүжийн дугуй онсон юм бартал тэ барайв римживийн чирмэн он шугай юм. Чавах. За энийг ойлгож байна. Тонломжийн аралдуу жигдэмбийн гомбол тонлом товлохоос өмнө жигдэмбийн гомбол сууж ирвэл донин дугаала тагварл ондуу сунгүй чирун гэж байгаа шүү. Чирмэн он гэв. Чирун барайны чадваржин гэдэг чинь барчин мялламла найваа шүү дээ. Барчин мялламла найваа. Чирун барайны чадваржиндэ жүншүжийн догоо онсон имбартал тэ барайв римживийн чирмэн он шугай юм бэ. Чавах. Эртэл дээдэн барайв тодгуулын чирмэн он шугай гарун гашиг чима маян бич. Дамбууд эртэл гэдэг нь дээдэн барайв тодгуулын чирмэн он шугай гарун гашиг чима. Тэгээ энийг яагаад ингэж хаяад байгааг ойлгож байна. Энэ дээр нэг юм хэлсэн шүү дээ, тэ. Барайв римжива дээр жүншүү шугын догоо онсонгийн чирмэн он шугай гэсэн тийм ээ. Тэгвэл чирунгийн догоо онд сунгийн чирмэн он шугайны донжиг үгүй. Барайв римживийн чирмэн он их. Барайв римдүүживийн чирмэн он тэ. Тэгээ жүншүг дараа нь чирун. Тэгээ одоо чирмэн он болж байгаа гэх юм. Тэгвэл чирунгийн догоо онд сунгийн чирмэн он шугба чинь барайв римживийн чирмэн он шугба гэж хэлж үгүй. Энэ дээр бол тэгж хэлээгүй байгааз жүншүгийн догоо онд сунгаа гэсэн бол чирунгийн догоо онд сунгийн чирмэн он шугба гэж байхгүй байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр гол нь тэр нюанс нь орж ирж шүү дээ, тийм ээ. Гомломжийн аралдуу жигдэмбийн гомбосоо жүрээ донин дугаала чагварл онсонгийн чирун барайна чадваржин дээ гэж байгаа. Чирун барай. Тэгэхээр томбон бангийн чанаа жүншүг тавиад дөдвийн юм буюу жигдэмбийн гомбосоо жүрээ донин дугаа бангийн чанаа чирун барайна чирун тавьж байгаа тийм ээ. Тэгээ гуа бангийн чанаа чирмэн он тавьж байгаа шүү дээ, тийм үү. За тэгвэл юу гэж байна? Гомломжийн арал тэр энэ бүгдийг сайн санаж. Гомломжийн аралдуу жигдэмбийн гомбосоо жүрээ донин дугаала чагварл онд сунгийн чирун барайна чадваржин болвол жүншүгжийн догоо онсон мөн үү биш үү? Жүншүгжинд онсон имбартал тэ барайв римживийн чирмэн он шугба юм бич. Таныхаа. Та өөрөө тэгж хэлсэн шүү дээ, тийм ээ. Донжиг гэсэн. Тавааха. Тэртэл дээдэн барайв тодгуулын чирмэн он шугба гарун гашиг чима маян бич. Дамбууд эртэл гэдэг нь дээдэн барайв тодгуулын чирмэн он шугба имбартал тэ чирмэн он шугба юм бичрна дэр мачив гинэ. Дэр мачив. Энэ одоо их бол тийм ээ. Дэр мачив гэдэг. Тэгээ барайв римживийн чирмэн он шугба юм бичэр чавахаа гэсэн. Та өөрөө чав гэж хэлсэн. Эртэл дээдэн барайв тодгуулын чирмэн он шугба чима маян дамбууд эртэл чирмэн он шугба юм бичрна дэр мачив. Тэгээ чаваа байгаа газар бүхэн дээр дэр мачив гэдэг байвал яа та. За энэний юу бодлогыг хараад үзье. Тийм ээ. Чима маяг. Дамбууд эртэл чирмэн он шугба юм. Дамбууд эртэл гэдэг нь дээдэн барайв тодгуулын чирмэн он шугба гарун гаан шиг гарун гаан шиг дэ чирмэн он шугба юм бэ. Дэр мач. Чима мадууна чагу дэ чагварл онсонгийн чирмэн он шугба юм бартал. Мадуба дээч дөна дэ жүншүгдэн чирун гарунгийн догоо хов маньон ортол. Жүншүгдэн чирун гарунгийн жүншүгдэн чирун гарунгийн догоо хов маньон ортол. Өдвичэр. Хаяа дэ метэ ортол дэ тонломжийн аралдуу жигдэмбийн гомбосоо жүрвэ доньонда чагварл матуу бичэрдэ дэ дийн аралдуу самдангийн ошин матуу бичэр шана мачив сонсоо мачаа ортол барайв тодгуулын чирун барайна чадварчиндэ барайв тодгуулын чирмэн он шугбадан барайв римживийн чирмэн он шугба гарун маян багаан шиг чирмэн он шугба юм бичэр. За энэ ойлгох хөхтэй биш шүү дээ. Барайв тодгуулын чирмэн он барайна чадварчиндэ гэж барайв тодгуулын чирун барайна чадварчиндэ барайв тодгуулын чирмэн он шугбадан барайв римживийн чирмэн он шугба гарун маян багаан шиг чирмэн он шугба юм. Дамбууд эртал
тий гаруун юм маян бартал зүг штэ. Барайв тодголбын чирмэн он шугайн маян римживэн дэ маян бэж барайв римживэн дэ Камбодиртал чагурал онсонгийн чирмэн он шугай маян бичирдэ тонломжийн аруулдуу жигдэмбийн гомбосуу жүрээ донёнда чагуралжийн онсон ойшин юмжиг тови чирмэн он шугай маян бичирдэ самданжийн ойшин мату бичирдэ чирон юм бичирдэ задаг чимаадэртал жүншүүжийн дугуун онсон маян бийж. Тийм учраас самдангийн ойшоо тоглоогүй. Тийм учраас Жигдэмбийн гомбосоо жүргэд додвийн юмн та чагваадан барлын чагваадан барлаа биш юм аа. Тийм учраас самдангийн ойшин юмжиг бол тоглоогүй маа л гэж шүү дээ. Задаг чимаа дэртэл жүншүүжийн дугуун онсон маяг гэж. Хонаарэ жүншүүгийн дугуун онсон болчих юм бол яг хонлом хонаарэ барайв тодгуулын чирэн барайна чадваржиндэ барайв тодголбын чир мянган шугай юм бартал барайв тодголбаатан чир мянган шугийн шинтүү юм бичирсэнаа мэдээдээ гэж. Барайв тодголбын чирэн барайна барайв тодголбын чир мянган шугай юм бартал барайв тодголбаатан чир мянган шугийн шинтүү юм бичирсэнаа мэдээдээ хамжин лэн за ойлгомжтой шүү дээ. Барайв тодголбын чир мянган гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр хажиг бол тэгж бодоод байна ш. Нэгдүгээр барайв тодголбоо авах хэрэгтэй, хоёрдугаар чир мянган шугба. Энэ хоёрын нийлбэрийг барайв тодголбын чир мянган шугба гэж нэ гэдэг шүү дээ, тийм ээ. Барайв тодголбын чирэн барайна чадваржиндэ барайв тодголбын чир мянган шугба муу юм аа. Ягаад үг гэхээр барайв тодголбоодан чир мянган шугын шинтүү юм аа гэж тэгж бодож болохгүй. Мэдээдээ хамжин лен дамжиг чаваа маж юм. Тийм ээ. Энийг шинтүү юна барайв тодголбын чир мянган шугба юм би чаваа маж баа гэж. Мижин лэндэмж Чирангис чагварл онсонгийн чирон брайна чадваржин хайлан бадан нангал бай. Таны өөрийн чинь чагварл ондуу сувын тийм ээ. Чагварл онсонгийн чирон брайна чадваржин гэж хэлсэнтэй чинь энэ хоёр чинь харьцлах гад байна гэж. Энэ хоёр чинь харьцлах гад байна. Чагварл онсонгийн чирон брайна чадвар. Тэгэхээр өмнөх бидний урд хичээл дээр ярьсан чирон брайна чиронгийн гор байгаа шүү дээ. Чиронгийн гор дээр чирон шүгва, чирон барайна гэж тавьсан. Тэн дээр хажиг өөрийнх нь тавьсан тодорхойлолттой бол гарч байна л гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Гад байна л. Ангал бичэр ян хонаарэ дэ барайв римживийн уул нь одоо энийг дээш хөөгд олох хөөж олоо. Тэгээ хоорондоо бай. Үг үсэг нэг бүрчлэнгээр нь л одоо задлан шинж тийм ээ. Явах юм шүү. Хайлан бад нангал биш. Ян хонаарэ дэ барайв римживийн чир мянган шугай ямбартал дэ чир мянган даажимбин барайв римжис ондожидвин чир мянган шугай имбичэрсэнэ она чир мянган шугай ина барайв римживийн чир мянган шугай инговартал дэ ина барайв дэни римжис ондожидвин тавич. Таваха дэна барайв тодолвын чир мянган шугай бэвэр талоо энэ болж байна. Барайв римживийн чир мянган шугай юм чир мянган даажимбин барайв римживийн чир мянган шугай юм байна барайв чир мянган шугай дэ ина барайв дэни ердөө нийлбэрээр нь бодож болохгүй ба. Барайв тодголбоо юм бадан чир мянган болохоор барайв тодголбын чир мянган гэж болохгүй. Ер нь бол бүгд зарчим бол яг үхээр чир мянган тийм барайв тоглоо. Тэгээд даажин бол ер нь бол ингэж явна. Тэгэхээр таныхаар бол тэгвэл чир мянган шугва гэдэг чинь барайв римживийн чир мянган шугва юм би чаавар. Дэ ина гэдэг чинь чир мянган шугва ина барайв дэни римжийн ондож идвийн чавич. Гэдэг нь бол дээд чир мянгагийн барайв. Дараа нь даажимбын барайв ингээд төрөх ийм ресторан угаасаа ий байх албатай. Чав. Дойна барайв тодголбын чир мянган шугва мэвэрт. Тийм бол нөгөө нэг барайв тодголбын тий заавал ингээд таныхаар дээд чир мянган шугва. Дараа нь даажимбын барайв тоглох ёстой юм болвол таныхаар хажиг таны хэлж байгаа шиг юм байх юм бол тэгвэл барайв тодголбын чир мянган шугва гэж байхгүй болох. Шууд даажимбын одоо барайв тоглож байгаа ийм бол одоо шууд чир мянган барайв ийм бодгол байхгүй.
заавал ингэж дистрал санаа штэ тийм ээ энгийнээр харахгүй юу? Ян хонорой гэдэг. Энэ ян хонорой гэдэг. Тэ брев рим живийн чир мyon шуга ямбартал тэ чир myonдан аажимбин брев римжи сондо жидвин чир myon шуга имбичрс ягаад үг гэхээр ингэж өөрөө ингэж тайлбарлаад байна штэ тэ. Чир myon аажимбин брев болвол ингэ дис дараалчлан тэ чир myon дараа нь даажин ба ингэ болох ёстой. Ийм чир myon шуга имбичрс оноо чир тэгвэл чир myon шуга яна брев рим живийн чир myon шуга имб чав юм уу таныхаа чир мyon шугба ина брев дэни римжис ондож идвийн чавэж тавааха. Өөрөө энэ дээр юу лээ шугба юм бичэр ондож чир myon шугба юм бичэр энэ дээр өөрөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэгвэл танихаар бол тийм байх хэрэгтэй чав та чав гэсэн. Дона брев тодголын тэгвэл чир myon шугба халгоо гэх өөрийнх нь хэл. Халуу. За энэ бол одоо ингээд одоо нөгөө гараас нь хөтлөөд мухар зам дээр нь аваачаад ингээд ойлгуулж байгаа шүү дээ тийм ээ. Ян хоноор чир myon шугба ина брев тодголын чир myon шугбадан брев римживийн чир myon шугба гаруйн говор таал. Тэгвэл чир myon шугба ина брев тодголын чир myon шугбадан брев римживийн чир myon шугба гаруйн. Одоо тэгэхээр танийхаас хажиг одоо ингэж бодож шүү дээ. За тэгвэл тий брев тодголын чир myon шугбага байхгүй болчих гээд байна. Миний өмнөх одоо бодож ирснээр бол тий. Тэгэхээр чир myon шугба дараа нь даажим шугба бол даажимын брев ингээд товлох гэх юм болвол брев тодголын чир myon байхгүй болчих. Тэгвэл чир myon шугба болвол нэг бол брев тодголын чир myon шугба нэг бол брев римживийн чир myon шугба энэ хоёрын аль нэг нь байх хэрэгтэй юм уу? 10 говортол чирэн шугба яна эдрийн говь чирна ачив. Чирэн шугба дээр тийм ээ брев римживадан брев тодголва гэсэн хоёр байх хэрэгтэй байсан юм шиг болчихсон байна гэж бодож штэ. Тэгэхээр гарлаг бол ачав гэж. Яваа маа. Чирэн шугба яна эдрийн гойна чир myon шугба дээр брев тодголын чир myon шугба брев римживийн шугба ачив. Тэртэл чирэн брайнала дэдэр говь чир. Чирэн брайна дээр бол тийм байх хэрэгтэй. Тэ яна жүншигжин дугаан онсонгийн чирэн брайнадан ийм дугаан ондо масуун чирэн брайна гаруй ин говь. Тийм ээ. Тэ яна гэдэг нь энэ чирэн брайна яна гэсэн үг шүү дээ. Чирэн энэ дээр чирэн брайна яна жүншигжин дугаан ондо суун чирэн брайна гэдэг нэг бол тайлбарлана. Тэгвэл жүншиг гэдгээр дамжаагүйгээр шууд орж ирж байгаа. Дээн дугаан ондо масууа гэдэг нь жүншигийн дугаан ондо масуун чирэн брайна гаруй. Она додур цэ 연журжин чир myon шугбадан додур цэ 연журжин чир myon шугбадан додур цэ 연수 мажирвийн чир myon шугбын амшиг жэдэн мэжиж яна жэдваин гэж. За жэдваин. За энэ нөгөө жидэн дээр гарсан тийм ээ санаж байна уу? Жидэн дээр багчөө дэнцүүлжин гоноо яна гэх тийм. Багчөө хагвин чö дэнцүүлжин гоноо яна додур цэ 연수 журвадан додур цэ 연수 мажирвийн чир myon нэ гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Яг уу гэхээр за энэ хойно гарах болов. За энэ гарах бах. Тэр жидэн дээр гарсан шүү дээ. Ер нь бид нар ярьсан шүү дээ. Додур цэ 연журжин чир myon шугаадан додур цэ 연수 мажирвийн чир myon шугийн намшиг гэж одоо байх юм уу байхгүй юм гэхээр байна гэж тийм. Дамбуу дуугаа шиг чимадуби чир дамбуу дэртэл энэ ингэж додур паглам жива жүдмэр дэмбийн чир myon шугба дуби чир гэж. Энэ тандын тавьжсэн шүү дээ. Таньж нөгөө арчин жидэн дээр додур паглам жива жүдмэр дэна чир myon товын тамэ чатунга бамбын равду чивэрэгсүнавыг ижин сүлжэн бравла навын гансаг дэ додур цэ 연수 журвийн цандаа гэж гарсан шүү. За энэ юу гэсэн үг гэхээр додур паглам жива жүдмэр дэм баг. Додвий хамлаа тийм үү? Додвий хамт одхомд паглам жива паглам хагвын лам төрүүлээд додвий хамт хагвын лам гэдэг чинь додвий хамт тонлом товлоод тэгээд түүнийхээ дараагаар одоо энгийнээр
түүнийхээ дараагаар яг нь чирмэн шугва дува. Чирмэн шугва дуваг бол додвор цэ ёнсу журва. Өсөлт ертөнцид хагийн лам товлоод тэрний дараагаар чирмэн дүүрж байгаа бол додвор цэ ёнсу журва. Тийм ээ. За тэр үгж додвор паглам жива жүдмэр дэмбийн чирмэн шугва дувж додвор паглам гэдэг нь өдвий хамд хагийн лам төрүүлээд тэгээд түүгээрээ дамжаад гэсэн маягтай ш. Тэр санаа нь бол энэ дараагаар л гэсэн үг. Додвор тонлом товын жайла тийм үү? Өдвий хамт тонлом товын жайла чирмэн шугва. Эртэл жүншүүр игнэр гэж ядан жүжигдүү жүрвийн чирмэн шугва ёжинс. За жүншүүр эхлээд жүншүүр игнэр гэж болоод тэгээд жүжигдүү жүрва гэдэг нь тийм ээ яг тэр одоо төрөл дээрээ яг нь чирмэн шугва ёжинс. Жүншүг сэрдва дэн думбавадан жүжигдүү жүрвийн чирмэн шугва дубиж. Тэгэхээр жүншүг чинь бол тонлом тоглож байгаа шүү дээ тийм үү? Жүншүг гэдэг чинь томбон бангын чанаа тавьж тонлом тоглож байгаа. Тэгэхээр тэр тонлом тоглосон дээрээ одоо юу гэдгийг төрөл дээрээ чирмэн шугва болж байгаа. Ийм бодгал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр маань бол юу болох вэ? Нөгөө додвор цэ ёнсу жүрвийн чирмэн болохгүй юу? Чирмэн айгуу. Жүншүүр игнэр гэж ядан жүжигдүү жүрвийн гэж шүү дээ. Жүжигдүү жүрвийн чирмэн шугва ёж. Жүншүг сэрдва лэн думбавадан жүжигдүү жүрвийн чирмэн шугва дубиж. Задаг чимаа дэртэл додвор паглам жива жүдмэр бадамбийн чирмэн шугва дубиж. Дэртэл тонлом товын цэ дэла чирмэнгийн барав онду жидвийн чирмэн шугва дубиж. Энэ бүр тонлом товын цэ дэла гэж шүү дээ. Тонлом товаа гэж хэлэх. Паглам жива жүдмэр гэж хэлэх хоёр бол ялгаагүй шүү дээ тийм ээ. За ялгаагүй ч яг ялгаа бас гарч болно. Гэхдээ ер нь бол ингэсэн санааг хэлж байгаа байхгүй юу? Паглам жива жүдмэр дэмба. Энэ бол тонлом товын цэ дэла чирмэнгийн барав ондож ядва буюу чирмэнгийн барав товлж байгаа. Тэрийг бүтээж байгаа сэтгэлдээ төрүүлсэн ийм чирмэн шугва бол байдаг л гэсэн. Онарэ. За тэгсэн чи үгж. Өгөл сүгсүү нэрдэн чирмэн шугва дүүрт. Додвор цэ ёнсу мажуржин чирмэн шугва дуугаан шиг чирмэнгийн барав онду томнэ сүгжи дэнда няндан онду жидвийн чирмэн шугва дубичэр шана мачавартаал. Ань санааг ойлгож. Сүгсүү нэрдэн чирмэн шугва гэж тэгвэл байж болох юм уу гэж. Сүгсүү нэрдэн чирмэн шугва. За тэгэхээр яаж байж болох уу гэхээр додвор цэ ёнсу мажурвийн чирмэн шугва. Додвор цэ ёнсу мажурва гэж шүү дээ. Одоо эсрэгээрээ тийм ээ түрүүний хасаа. Додвор цэ ёнсу мажурва. Додвор цэ ёнсу мажурвийн чирмэн шугва. Эн чинь юу шүү дээ. Додвор цэ ёнсу мажурвийн чирмэн шугвагийн цанд чинь тонлом товын цэ дэла чирмэн товын хамаа чатунга бомбер авдуж вирексү навыг ижин зүйлжин барайвлаа навын гардаг. Бол додвор цэ ёнсу мажурвийн чирмэн гэж цанд гэж тавьсан шүү дээ. Тэн дотроо сүгсүү нэрдэн чирмэн зүгмэд нэрдэн чирмэн тончоши чирмэн лүн онжид гээд дөрөв тавьсан шүү дээ. За ингээд бүгдийн цандтай житэн дээр гарч ирсэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр юу гэж байна? Онорэ сүгсүү нэрдэн чирмэн шугва дүүртэл додвор цэ ёнсу мажурвийн чирмэн шугва дуугаа шиг чирмэнгийн барайв онду томнэ гэж шүү дээ. Онду томнэ сүгжи дэнла няндан онду жидвийн чирмэн шугва дүүвич. Яна мачавартал лүн онжижин чирмэн шугва мэвичэрдэ лүн онжижин пагваяна огним товын. Лүн онжижин пагваяна
Өнөм товын. Тийм учраас болов яг нь юун онжиж чирмийн он шүү байхгүй гэж. Тийм ээ. За энийг гайхаад төрүүл байвал өмнөх яг энэ өмнөх хичээлийг үзээд хараарай. Юуны Парчин Жидунгийн Чирмёнгийн горыг хараарай. За энэ дээр маш тодорхой байгаа шүү дээ. Өмнө ярьсан. За тийм нэгдүгээрт одоо яг хөө бидний нэг давуу тал бол хичээл хадгалагдаж байгаа. Учраас нөхөд сонсох бололцоотой. Тийм бололцоо байгаа учраас одоо дахин яриад цаг баг. Нева Чирмён Брэнегийн гор шатвалаа. За одоо хоёрдугаар хэсэг Чирмён Брэнегийн гор шатвалаа хажиг. Донин гуа бан равдучивыг эзэн сүлжээ бравданавын гансаг Чирмён Брэнегийн цаны сэрван мэдээ гэж. Донин гуа бан бэ гэж шүү. Донин гуа дөдүний мөн гуа банвын равдучивыг эзэн сүлжээ бравдан найвын ганс. Эзэн сүлжээ бравдан нөгөө зон шимба гэж байна шүү дээ. Одоо нөгөө Брэнегийн гор учраас бравдан найвын ганс тийм ээ. Чирмён Брэнегийн цаны сэрван мэдээ гэж. Тэдэ Нянтойжин томлом намдул ламзаа найвын Чирмён Брэна ядуу аншиг. Донин гуа бавын гансаг яна гомлон барчин мэлэм өвнүн янгой. Энэ дэр маш бол юм хэлж өгсөн шүү дээ. Сэрва мэдээ те. Нянтойжин томлом намдул ламзаа найвын Чирмён Брэна бол байдаг. Нянтойжин томлом намдул ламзаа найв. Тийм ээ. Томлон барчин мэлэм тэгээд томлон намдул ламд тоолсон. Тийм Чирмён Брэна бол байдаг. Энэ бол байж байгаа тийм ээ. Бай. Донин гуа бавын гансаг яна гомлон барчин мэлэм Хонён ин говь вечэр гэж баз. Тэгэхээр Донин гуа буюу додвийн юм гуа багнсан гансаг гэдэг чинь ямар утгатай юм гэхээр гомлон барчин мэлэм товлж үдсэн гэдэг чинь гомлон барчин мэлэм товлцсон гэсэн үг шүү дээ. Товлцсон. Хонён гэдэг чинь хонён гэдэг чинь төв төлөөрөө бол одоо тэгж үдсэн гэсэн санаач. Тэг олж үдсэн. Тэгээ том нён ийм гансаг. Ажиг Тамэ чатун малюур бамби равду чивэг ижин зүлжин бравланы гансаг 20,000 брэнийг цагтаа гэж. Тамэ чатун биш үү тийм ээ. Хомбон гүнжирсэн. Тэгээд юу лээ? Тамэ чатун чи юу лээ? Аа Томбон гүнжирсэн. Додвола дүмбийн дочиг ноцсон ийм тав шүү дээ. Дээр гарсан шүү дээ. Тамэ чатун малюур бамби ижин зүлжин бравланы гансаг 20,000 брэнийг цанаа сэрвэ мэдээ. 20,000 брэна яна додвола дүмбийн дочиг бамбийн мачиг. Тамэ чатун малюур банва гэж шүү дээ. Тийм биш. Энэ үг. Малюур банва. Малюур банва гэдэг чинь хоцроолгүй, үлдэгдэлгүй бүгдийг одоо твсэн гэсэн үг шүү дээ. Энэ банва гэдэг чинь өнгөрсөн цаг дээр шүү дээ. Тэгэхээр тамэ чатунга гэдэг чинь дөрөвдүгээрх нь бол додвола дүмбий дочиг байгаа шүү дээ. Додвий дочиг. Тэгэхээр додвий дочиг малюур банва гэсэн. Додвий дочиг малюур банвын 20,000 барайна албагүй шүү дээ. Додвола дүмбийн дочиг бамбийн мачиг 20,000 барайна яна додвола дүмбийн дочиг бамби тоо байх. За аранлаг тэгэхээр өөрөөх нь тамэ чатунга бамбийн равду чивэрэг сүнэвийн гижин зүжин бравла навын гасгдэ 20,000 барайна гэж. Тэгэхээр энэ дээр саяны тавьсан цандаас ялгаа нь юу гэхээр хажиг бол тамэ чатунга малюур банва гэсэн шүү дээ. Аранлаг бол тамэ чатунга бамбаа л гэсэн. Малюур банва чаваа ба. Тэгээд тамэ чатунга бамбийн равду чивэрэг малюур банва гэдэг нь бол зорилгоо үлдүүлэхгүй бүгдийн твсэн байх ёстой гэдэг үгийг хэлж байна. Тэгэхээр 20,000 барайна бол төдий төчөг багнах таваа бол яг шүү дээ. Тэгээд ингээ анхаарал тавих юм бол үнэхээр нэг юм тэр нэг номсон дис дараал тэр нэг яг л нэг хөтлөөд байгаа биз. Энэ хажгаар тамэ чатунга малюур банва гэдгийг хилүүлээд тэгээ өөрөө болохоор сэрва метэтэй гээд 20,000 аранлаг тийм ээ. Өөрөө болохоор аранлаг метэтэй 20,000 барайна яна додвола дүмбийн дочиг банви мачав ийчэр гэж байна шүү дээ. Таваа бол байхгүй гэж. Ингээд өөрийнхөө цандыг тавихтаа тамэ чатунга бамбийн равдууч юу тийм эзэн жүлжин барайлаа 80 гас. Тамэ чатунга малюур банва гэж болчихсон шүү дээ. Тийм учраас малюур банва гэж үгээр тамэ чатунга бамби равдууч юу хэрэгсүнэ эзэн жүлжин барайлаа 80 гансаг дээр
чирмэон брэnéгийн цанд юм а. Яна чирмэон брэné замбуа чирмэон брэné чадваржин гэж хоёр байна. Тэнийг чадвар ёдэ чирмэон брэné юм ба ширжаада рангийн гомон барав товчурду зон шимбийн барчин мялламла найваадан Минавын гона тэнийг чадварж өгдөг. За тэгээ барчин мялламла найваа чинь чирмэон брэné чадваржин Минава гэдэг нь барчин мялламла Минава нь бол замбуа тийм ээ. Чирмэон брэné замбуа гэж байна. За энийг өдөр шинжүүдэн дээр бол за ян дэла яна гэж. За мөн дотор нь яаж ялгаж болдог гэхээр Брав Римживийн чирмэон брэné Брав тодгуулбын чирмэон брэné гэдэг байна. Замбуудан шүншүүжийн дугуун онсонгийн чирмэон донж. За Брав Римжив юм чинь ойлгомжтой тийм ээ. Шүншүүжийн дугуун онд сувын чирмэон шүншүүжийн дугуун урд нь олоод сэтгэлдээ одоо төрүүлчээд тэгээд чирмэон брэné болдог. Тэгэж тийм ээ. За хажиг чөрөнгийн дугуун онсонгийн чирмэон брэné яна Брав Римживийн чирмэон брэné юм би чав сэрва мэтэдэ. Чав гэж дараа бол тийм ээ. Хай бол жүншүүжийн дугуун онсонгийн чирмэон дан нөгөө Брав Римживийн чирмэон брэné донжиг гэсэн шүү дээ. Тэгэхээр хажиг хэлж шүү дээ. Тэгвэл чөрөнгийн дугуун он жүншүүгийн дугуй биш. Чөрөнгийн дугуун онд сувын чирмэон брэné яна Брав Римживийн чирмэон брэné юм би чав сэрва. Чав гэхээр тэдэ гэж. Тэдэ Брав тодгуулбын чөрөнгийн дугуун онсонгийн чирмэон дэ Брав Римживийн чирмэон маян гэж. Брав тодгуулбын чөрөнгийн дугуун онсонгийн чөрөнгийн дугуун онд суваа. Гэхдээ Брав тодгуулбаа юм. Брав тодгуулбын чөрөнгийн дугуун онсонгийн чирмэон дэ Брав Римживийн чирмэон маян бий. Мадуна дэ чөөж жүшүүжийн дугуун онсон юм бол. Мадуа дэ. Тэгээ жүшүүжийн дугуун онсон юм бол. Маян бүртэлтэй Брав тодгуулбын чөрөнгийн дугуун Брав тодгуулбаа юм биш. Тийм ээ. Брав тодгуулбын маян бичэр Мадуна дэ чөөж жүшүүжийн дугуун онсон юм бол. Мадуа дэ. Хонаар. Брав тодгуулбын чирон дэ чирмэонгийн Брав онду мижидо шина бас тэгэхээр бас болохгүй шүү дээ тийм ээ. Брав тэгвэл Брав тодгуулбын чирон дэ чирмэонгийн Брав онду жидо мижидо. Одоо нөгөө нэг юу илээ? Хоёр хязгаарлав гэдэг шиг. Заавал ингээд хоёр хязгаарлал нь яваад шүү дээ. Нэг болохоор чирэнгийн дугуун онсонгийн чирмэон брэné яна Брав Римживийн чирэн брэné имби чав гэж нэг гэдэг шүү дээ. Тэгээ болохоо ойлгохлоор нь юу гэж байна? Тэгвэл Брав тодгуулбын чирэн дэ чирмэонгийн Брав онду мижид заавал бүр чирмэонгийн Брав онду мижиба байх ёстой гэж бодоод ингээ хоёр тал руу тийм. Мижидо шинэ оноо тэгвэл гэж танихаар бол тэгээ банжаа чигчрмийн брэné. Танихаар Брав тодгуулбын чирэн дэ чирмэонгийн Брав онду мижидо гэх юм бол тэгвэл наадах чинь банжаа чигчрмийн брэné. Тэгээ шинюн жигдэнлэн дайвын ламжийн ойсу бовын аралду жигдэнбийн гомбон сүжирвэ донёнда жигдэнбийн ламжис чагварлж ядва баян бич. Мадуна сон. Мадуна сон гэдэг нь прагмат өгөх юм бол таны ярьсан бүгд утгаа алдсан та дамжаа шорва гэсэн санаа шүү дээ. Мадуна дамжаа шорсон гэсэн. Ягаад үг гэхээр өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Брав тодгуулбын чирмэонгийн Брав онду мижидва юм бэ. Онду мижидва гэж юм чамаал гэж айл хэлбэрүүд. Тийм бол банжаа жигчрийн брэné юм. Тийм ээ банжаа жигчрва. Брав банжаа жигчрва болох юм бол яах вэ? Шинюн тэрзээ садужин юм жигдэнлэн дайвын ламжин ойсу бовын аралду тэрзээ садуж шинюн гэдэг чинь тэрзээ садужин юм шүү дээ тийм ээ. Тэрзээ дүмэд хамгийн дөрөвдүгээр тэрзээ садуж орчлонгийн хамгийн одоо эцсийн бодол тийм үү. Тэрзээ садужин юм жигдэнлэн дайвын ламаар л одоо төвчих хэвээр. Тэгэхээр тэрнийхэн урд ойсу бовын гэж байгаас ойсу бовын гэж одоо ойсу бовын аралду жигдэнбийн гомбос үжирвэ донёнла жигдэнбийн ламаар чагварлж ядва маян бичэр. Маян. Чагварлж ядва маян байх хэвээр. Хэрвээ чагварлж ядва болчих юм бол наадах чинь юу болж болох вүлээ? Чагварлж ядва болчих юм бол тэр мёнгийн Брав ондож ядва болно шүү дээ. Тэр мёнгийн Брав ондож. Тэгэхээр хажиг бол өөрөө Брав тодгуулбын чирэн бол чирэн мёнгийн Брав онду мижидва байх хэвээр гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр танихаар бол одоо юу гэх юм? Шинюн жигдэнлэн дайвын ламжин ойсу бовын аралду жигдэнбийн гомбос үжүй донёнла жигдэнбийн ламжис чагварлж ядва маян бич.
Баян говь ич таны харав тийм ээ. Энэ би чав ич. Мадуунаас сон даа мадуу гэм тэгвэл юу яриад байгаа тийм ээ. Мадуунаас эртэл даажинбын барайвын аралдуу Чирмёнгийн барайв онд мижи бичэр. Даажинба болохоос өмнө бол Чирмёнгийн барайв болвол болоогүй байх хэвээр мижи бич. Эртэл дамжаа тад бичэр. А дамжаа тад бичэр. Тэр таны дамжаа таны хэлсэнтэй таарч байгаа гэдэг. Тэгээ таны хэлсэн дагуу бол тийм байх хэвээр. А давар дөна банжа жигчэрва барайв барава нийла мижугбар чадва мэтевартал дөд бичэр гэж. Завар дөна гэдэг чинь ойлгож байна уу? Банжаа жигчрийн барайна имбартал гэхээр дөө гэсэн санаа шүү дээ тийм ээ. Банжаа жигчрва тэгвэл барай барава нийла мижугбар шадва мэтевартал тийм ээ. Барай банжаа жигчрваг барай барваны буюу Чиронгийн барай, Чирмёнгийн барай хоёрыг барай барваны гэдэг байгаа шүү дээ. Нийла мижугбар шадва тэгвэл буруу юм. Банжаа жигчрва гэдгийг болвол а Чирон Чирмён хоёр дээр ярихгүй байгаа шүү дээ. Тэр ярихгүй байгаа чинь тэгвэл таныхаар буруу юм уу? Банжаа жигчрва гэдэг чинь нөгөө багнах ёстой төвчхүүнийг бол хамтд нь багнаад явж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хамтд нь багна гэчээд эхлээд Чирон дараа нь Чирмён гэхээр нөгөө ирэмжий бага болчих гээд шүү дээ тийм үү? Энэ ойлгох тийм ээ. Рэв тодголын Чирмён барайнадан хагварл онсонгийн Чирмён барайнадан онломжийн аралдуу самданжийн ойши матувын Чирмёндан энэ чухал юм ярьж байна. Рэв тодголын Чирмён барайна. Чагварл онсонгийн Чирмён барайна. Их тонломжийн аралдуу самдангийн ойши товын Чирмён. Тэ? Тонломжийн аралдуу хагварл онд усын Чирмён гэдэг чинь Хаваадан барлаа гэсэн үг шүү дээ. Нөгөө жигдэмбийн гомбо сууж өрөөнд Бэдвийн Юмонгоос хагцсан гэсэн. Мөн тонлмын урд хамдангийн унши товоо гэдэг чинь бас адилхан Бэдвийн Юмонгова багнасан гэсэн. Чирмийн ондан тонломжийн аралдуу жигдэмбийн гомбо сууж өрөөнд донин гуа баваа гэдэг. Бавын Чирмийн нам донжиг ба эноо гэж байна. Тэгэхээр эндээс маш олон зүйл бол бас тодорхой болж эхэлж байгаа биз тийм ээ. Чирмён гэдэг чинь Додвин Юмон багын чанаад байна тийм. Додвин Юмон буюу жигдэмбийн гомбос үжиний донин гуа багын чанаа Чирмён тавьж байгаа шүү дээ. Гуа багын чанаа Чирмён. Жигдэмбийн гомбос үжир биш үү? Жир биш. Тэгэхээр барайв тодголын Чирмён брана гэх. Чаврал онсонгийн Чирмён. Чаврал онсон гэдэг чинь жигдэмбийн гомбос үжиний донин гуа шүү дээ тийм биз. Чаврал онсонгийн Чирмён брана. Тонломжийн аралдуу самдангийн ойши товаа гэдэг чинь жигдэмбийн гомбос донин гуа багнасан гэсэн. Тонломжийн аралдуу жигдэмбийн гомбос донин гуа баваа гэсэн. Тийм ээ. Чирмён нам донжиг баян. Тэла хонаарэ гэж. За энэ дээр жиг тийм ээ. Рэв тодголын Чиронгийн дугаа онсонгийн Чирмён чөөж. Рэв тодголын Чиронгийн дугаа гэж биш үү? Чиронгийн дугаа онд усан Чирмён чөөж. Чагварл онсонгийн Чирмён ямбартал Рэв тодголын Чирмён юм бич чавааха. Аг дэртэл дэ жүншүжийн дугаа онд масунгүй Чирмён юм бичэрна мачаа. Чавартал жүншүжийн дугаа онсонгийн Чирмён яна Рэв римживийн Чирмён ин говичэрна ямач. Давар дэна дэ тонломжийн аралдуу самдангийн ойши төвийн Чирмён ямбартал дэд. Дэна самдангийн ойши төвийн Чирмён шубадан Чирон брайнегийн шинтийн явартал дэдви чирэр. Тайлбарлахаар л энийг дахиад л одоо уншиж байгаа юм шиг л болчих болох юм тийм ээ. Сая тавьсан аранлагын тавьсан энэ хэдийн юм байна шүү дээ. Энэ хэд байгаа юм? 1 2 3 4. Энэ дөрвөн зүйл хоорондоо нэг утгатай гэхээр энэ дээрээс үндэслээд хажиг асууж шүү дээ. Тэгвэл барайв тодголын Чирэн мянган барайна гэх. Таврал онсонгийн Чирэн мянган барайна гэх тийм ээ. Хонломжийн аралдуу жигдэмбийн гомос үд донин гуа бага донжиг гэхээр тэгвэл барайв тодголын Чирэнгийн дугаа онсонгийн Чирэн мянган чөж. Энэ бол байгаа гэдэг өмнө сая дээр хэлсэн шүү дээ. Аранлаг тийм ээ. Тэгэхээр барайв тодголын Чирэнгийн дугаа онсонгийн Чирэн мянган чөжин чагварл онсонгийн нөгөө нэг юу лээ? Барайв римжийн энэ шүү дээ. Энэ дээр ярьсан.
барайв тодуулын чороонд чиронгийн барай ондо мижиддоо шина тэгвэл банжаа жигчрүү авах юм бол энэ жигдэлэн дави энэ чиронгийн догоо онсонгийн чирм яван барайна яна барайв рим живийн чирэн барайна юм бин чавсруу мэдээ барайв тодуулын чиронгийн догоо онсонгийн чирм яванд барайв рим живийн чирэн маян би чирна мад үгс. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Барайв тодуулын чиронгийн догоо онсонгийн чирм яван байна гэж хэлж байгаа үстэй энэ. Хажиг аранлаг өөрөө энийг хэлсэн шүү дээ тийм ээ. Мэтэтэ гэдэг тийм аранлагын яриа шүү дээ. Мэтэтэ барайв тодуулын чиронгийн догоо онсонгийн чирм яванд барайв рим живийн чирм яван маян би чир гэсэн шүү дээ. За тэгэхээр энийг харахгүй юу? Барайв тодуулын чиронгийн догоо онсонгийн чирм яван гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр энэ донжиг гэхээр тэгвэл барайв тодуулын чиронгийн догоо онсонгийн чирм яван чөөжин аврал онсонгийн чирм яван ямбартал барайв тодуулын чирм яван. Өмнөхөө унших юм бол энийг тэгээд яг л байж шүү дээ. Чавааха. Аг дэртэл дэж жүншүүжийн догоо ондо масууны чирм яван юм бичэр мачана чаваартал жүншүүгийн догоо онсонгийн чирм явна барайв рэмжийн чирм яван юм. Говичэр шина яамаач. Давардана дэ тулымжин харуулт самдангийн онши товын чирм яван юм. Байдвич дайна самдангийн онши товын чирм яван шугаад чирм барайны шинтүү явж. Явартал байдвич рэлсэр. Барчин гэдэг бол энэ далаа шиг маш их далаа шиг. Үнэхээр одоо хүн царав. Үнэхээр мөргөн. Маш олон одоо хичнээн ч танд гарч байгаа юм тийм ээ. Хэдэн 10 100-аар тоглох ийм олон танид яваа гарч байгаа. Маш өргөн сэтгэлтэй. Ун болвол одоо үнэхээр хүн гүнзгий тийм ээ хүн гүн. Хүн болвол үнэхээр агуу их. Тэгэхээр энэ бүгдийг бол яах вэ гэхээр олон дахин одоо судалж ийж бол ингээд сайхан яг таарна шүү дээ тийм ээ. Энэ бүхэн чинь бол ингээд энэ хөргөн сэдв маань бол хоорондоо хатгаар яг л одоо цагийн одоо нөгөө араа зүд ингээд нэгэндээ ороод бүгд хөдөлж идэх ингээд таарж явах. Энэ тулд бол одоо нэг удаа ингээд хэлүүлсэн төдийгөр хэлж байгаа хүн нь юу лээ тийм ээ. Тэр энэ төдийгөр бол хөрөнгө тэгэхээр хэн дахин үзээд хэн дахин уншаад түүнийгээ бол заавал ингээд ууланд ярилцсан юм бол юу одоо үр дүнтэй байна. Энд бол тэр ярилцсан цаг бол баггүй байна. Хүмж байх тийм ээ. Тэгэхээр ингээ энэ саяны тэр би миний үзүүлсэн саяны энэ дэтгийн одоо өмнөх тэр хонарыг уншаад за ян дээла яна ер нь бол ингээ ерөнхий ойлголтыг нэг юм бүхэлд нь нэг юм ойлголтоо аваад л ерөнхий ойлголтоо аваад л ингээл одоо нэг цочроо гарна гэдэг шиг ийм л одоо болгох нь л одоо гол байгаа шүү дээ. Хийж ойлгох. Юм хичээлийн тэгээд бол одоо сонирхсан улсууд баг. Тэгээд одоо жинхэнэ одоо банчи их чанар татсан энэ бүхэнд одоо тавилаа, суугаад, судлаад тэгэл явуулсан шүү дээ тийм ээ. За ян дээла яна додурцээ ёнжуржин чирм явандан додурцээ ёнсуу мажрын чирм яван ээ гэж ян дээла яна тий чирм яван барайна дотор бол мөн додурцээ ёнсуу журваад ёнсуу мажрын чирм яван барайна гэж хоёр байна гэж багчууд энцүүлжин гоноо гэсэн шүү дээ. Жидүн дээр тийм ээ. Ян дела яна гэсэн болохоос ш. Одоо яг нарийнчлаад бол хагуин ч энцүүлжин гоноо яна. Додурцээ ёнжуржин чирмэн додурцээ ён сумажрын чирмэн байна. Байна шүү дээ. Байна. Ёнжуржин чирмэн додурцээ ён сумажрын чирмэн гэх бол нь байна шүү дээ. Танд нь өөрөө жижиг сүлжийн барайвлаа найвын гансаг гэж байна шүү дээ. Байна. Барайвлаа найв. Ажиг төдий дэнла хаглам дэнэ. Төдий дэнла паглам дэнэ. Гэн дэнэ. Чирмэн товын чирмэн дэ додурцээ ёнжуржин чирмэн гэ цанисэрва мэтэдэ. За сүксүн нэрдэн чирмэн бардавын догоон онсонгийн сүгжин барсаржин дэнла сүгжин барсаржин дэнжинжин чирмэн дэ цанидэ юм байгаа ш цонжоод маян бэж. Энэ
байхгүй тий. Уул нь биднэрт энэ уул нь гайгүй шүү дээ. Хэцүү биш. Яагаад гэвэл бид нар гарчин жидэн дээр энийг ярьсан шүү дээ тий. Додуур цэ 연주르도 마주른 чирмэн ингээд додуур паглам жива жүдмөр дэнэ чирмэн товын тамэ чатунга бамби авдучи вирусунээр гижин сүлжин бравла 8-ын гансаг бол додуур цэ 연주르진 чирмэн барина гэж тань даа гэсэн шүү дээ. Улан тэр цандаа мэдж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол ингээ харах юм бол хажигын цанд бол юу гэлээ? Өдвидэнла гэж тийм. Өдвидэнла паглам дэнэ паглам тоглоод гэсэн тоглоод тэгээд чирмэн товын чирмэн тий додуур цэ 연주르진 чирмэнгийн цани сэрва мэдээдээ ягаад цанидээ энэ цонжоодоо юм чаваа байхгүй гэхээр түгсүн нэрдон чирмэн бардавын догоон онсонгийн гэж шүү дээ. Түгсүн нэрдон чирмэн бардавын догоон онсонгийн түгжийн барсаржийн дэнжинжийн чирмэн데 цанидэгийн цонжоодоо маян гэж. Тэгэхээр түгсүн нэрдон чирмэн дөдвид дэнжин биз дээ. Түгсүн нэрдон чирмэн бардавын догоон онсон онд сунгаа. Тэгэхээр нөгөө дөдвидэнла пагламла дэнэ гэдэг нь бол таарч штэ тий. Түгсүн нэрдон чирмэн бардавын догоон онсон. Тэгээд сүгжийн барсаржийн дэнжинжийн чирмэн гэдэг нь бол яг нь Миний тавьж байгаа тэр дөдвидэнла паглам дэнэ чирмэн товын чирмэн데 ин додуур цэ 연주르진 чирмэн маян гэж штэ. Яваадэртэл зөөл додуур цэ 연주르вийн паг хам шин дүний доваамэд. Тэгэхээр судал юу гэхээр сүгсүн нэрдон аранлаг бол сүгсүн нэрдон чирмэн бардав гэж чинь дөдвид дэнжин тийм үү. Тэгээд дийн довоон онд сунгийг тэгээд сүги барсаржи дэнжин гэхээр эн чинь өөр Ухам руу яваад өглөө шүү дээ. Тэгэхээр болохгүй болчиход байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яаж юм? Зөөлөө. Зөөлөө. Оо. Додуур цэён жүрви паг хамшин дүүний доваа мэд гээд сүгсү цэ 연주르진 чирмэн зүгмэдүүд жива мэлэмби мачивдэ сэрзээ тартуг доовын чирмэн гомпо сүгмэдүүд жива дэмбичэрдэ гээд нөгөө юун дээр гарсан жидун дээр. Тийм. Тэгээд дөдвий цэ 연주르진 паг бол хам шин дүүний доваа мэд гэж шүү дээ. Додуур цэ 연수 жүрвийн чирмэн бол хам шин дүүний доваа мэд. Өөр тийшээ бол үгүй гэж тийм доваа мэд. Тэсүү гэж тавьж байгаа мачивын муу бол түгсүн нэрдэн чирмэн бардавын догоон онд сун түгжи басаржи дэнжинжи чирмэн бол хажиг таны тавьж байгаа цанидээн додуур цэ 연수 жүрвийн чирмэн бол байна. Яг тэгвэл наа чи сүгжи басаржи дэнжинжи бол сүгжи басаржи дэнжин болчиход байгаа учраас тэрний уг гарал нь юу гэхээр додуур цэ 연주르вийн паг хамшин дүүний доваа мэд гэсэн. Амбууд эртэл дөдвидэнла чирмэнгийн барав товын чирмэн имбич. Эртэл тонлом товын цэ дэла чирмэн товын чирмэн имбичэрдэ додуур цэ 연수 мажирвын чирмэн데 дэ имбич. Имбичэрдэ түгсүн нэрдон чирмэн бардавадэ дэ имбич. Тэгэхээр болж байгаа үз. Хажиг зөөсгээд додуур цэ 연수 журва гэдэг чинь дөдвий хамла тонлом товын дараагаар чирмэн товолж байгаа тийм ээ. Тэгээ бол тамэ чатунга бамбер авдучивын нөгөө гижин сүлж бариалаа тэр нь бол тийм ээ. Ийм их тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр хажигын тавьсан цанид болохоор дөдвидэнла пагламла дэнэ чирмэн товоо гэсэн. Дөдвидэнла паглам товолчоод тэгээд дараа нь хамд байна уу сүмэд хамд байна уу чирмэн хаан товлох нь бол чухал биш маягаар тэрийг одоо хаана бах нь бол тодорхойлохгүйгээр хажиг өөрийнх нь цагийг тавьлаа шүү дээ. Дөдвий хамд тонлом товлсон байх хэрэгтэй. Тэрэн дээрээ үндэслээд чирмэнгийн барайв тов. Тэгээд чирмэнгийн барайв бол хаан товлох нь ерөөсөө хажигын танд дээр тодорхой биш үү. Тийм учраас хажиг аранлаг ийм тойжин тавьж шүү дээ.
Түгшүүн нэрдэн чирмийн он бардавын догоон онсонгийн сүгжийн басарж идэн жинжин чирмийн он болвол төдий дэнла баглан тоолсон тоолсон. Тэгээд чирмийн он тоолсон. Тэгээд тэрийг сүги басарж идэн за тоолсон. Тэгэхээр бол болохгүй. Тэгээд тэр хүн нь бол додуур цэгийн жив хам шиндүүний довоо мэддэг шүү дээ. А додуур цэ ёсо жирийн чирмийн он болвол өөр одоо төдий хамаас өөр энд бол барайд тоолохгүй байна. Маш тийм хэлсэн биш. Дамбуу дэртэл тэгээд төдий дэнла чирмийн онгийн барайд товын чир барайд товын чирмийн он юм. Бичэр дэртэл тэгээд томлон товын цэ дэнла чирмийн товын чирмийн он юм. Имбичэрдэ төдий додуур цэ ёнсуу мажирвын чирмийн онд дэ имбичэрдэ түгшүүн нэрдэн чирмийн он бардавада дэ юм. А тийм ууз хажиг додуур баглам за хажиг ахаад тавьж явах шиг байна те. Додуур баглам дэнэ чирмийн товын хамээ чатун а бамби равду чивэрэг сүнэвэ гижүн сүлжийн брайвла навын гансаг дэ додуур цэ ёнсуу жирвийн чирмийн онгийн цанид гэж. Атгын төстэй тавьж шүү. Тийм ээ. Додуур баглам дэнэ чирмийн товын хамээ чатун а бамби равду чивэрэг сүнэвэ гижүн сүлжийн брайвла навын. Үнэхээр маш ойртол 99% ойр. Англигийн цанид. За ийм гансаг дээр додуур цэн ёсож чирмийн онгийн цанид сэрва мэтэдэ түгсүү нэрдон чирмийн бардава мангевичэр гэж. Түгсүү нэрдон чирмийн бардава болвол додуур баглам дэнэ чирмийн товын тамэ чатун а бамби равду чивэ риксүнэви эзүн сүлжийн бравла навь гансаг мөн гэдэг шүү дээ хараа. Ихтэй додуур цэ ёсож чирмийн хоноор түгсүү нэрдэн чирмийн бардавын догоон ондуу сонгийн түгжийн барсаржийн дэнжинжийн чирмийн чойжин додуур баглам дэмбичэр додуур баглам дэмбийн чирмийн ямбартал додуур баглам дэнэ чирмийн товын чирмийн имбичэр шана мачвдэ гэж. Додуур баглам дэмбийн сүгжи дэнжинжийн чирмийн мэвичэрдэ додуур додуур баглам дэмбийн сүги дэнжинжин гэж байна. Чирмийн мэвичэрдэ эдэр дэн симбийн чирмийн ёна эдэр дэмбийн чирмийн ём ёговичэрдэ додуур жива ламбийн чирмийн ёна тэр жива лэмбийн чирмийн ём ёговичэр мадумна тэр жива ламбийн чирмийн ёортал тэр жива ламбийн чирмийн ёвич тэртэл тэр жива ламбийн даажумба ёвичэр дэ минус чирмийн гэж байгаа шүү дээ. Тийм биз? Чирмийн гэж ярьж байгаа чинь чир онваа биш. Чир онваа шүү. Тэгэхээр хүн одоо дур гад одоо жаваалан байна. Тийм биз? Угаасаа таарахгүй шүү дээ. Дэ минус за аранлагны додуур баглам жүдмэр дэнэ гэдэг байгаа байхгүй юу? Та нар энэ додуур баглам жива жүдмэр дэнэ чирмийн товын дөдүй дэнжинжийн хамээ чатун а бамби равду чивэ риксүнэви гижүн сүлжийн бравла навын дөдүй дэнжинжийн гэж байгаа шүү. Нэгдүгээрт бол баглам жива жүдмэр дэнэ гэдэг нь ингээд дамжаад гэсэн үг шүү дээ. Дөдүй хамд додуур гэдэг нь дөдүй хамд тонлом товлоод баглам жива гэдэг нь одоо энгийнээр хэлэх юм бол тийм ээ шууд хэлэх юм бол тонлом товлоод гэсэн санаач. Тонлом одоо сэтгэл үнцэндээ төрүүлээд жүдмэр дэнэ гэдэг нь бол түүнийхээ дараагаар тэрүүгээр дамжаад гэдэг нь тэрнийхээ дараагаар тэгээд чирмийн товын дөдүй дэнжинжийн гэж штэ. Тэгэхээр дөдүй дэнжин байх хэрэгтэй байна штэ тийм хүсэл ертөнцийн төрөл авсан төрөл. Энэс биш сүг хам юм уу сүгмэд хам тэгээд тэр нөгөө марсэ тэр ярих байж болохгүй тийм дөдүй дэнжинжийн гэж хамээ чатун а бамбийн авду чивэр гүнэвэ гижүн сүлжийн бравла навын гансаг те додуур цэ ёнсуу жирвийн чирмийн цагдаа гэж. За саяны өмнөх тун ойрлоход тавилаа гэдэг чинь бол хараа. Энд нь яаж тавьсан бэ те? Тийм шүү дээ. Додуур баглам дэнэ чирмийн товын тамэ чатун а бамбир авду чивэр гүнэвэ гижүн сүлжийн бравла.
Тэгэхээр додуур баглам дэнэ чирмэн он тов. Тэгэхээр додвий дэнжинжин гэж оруулаагүй гоц. Энэ бол баг байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас харанлаг юу гэж байна? Цүгсүү нэрдон чирмэн бардава гэж оруулж байна шүү дээ. Цүгсүү нэрдон чирмэн бардава. Додвий дэнжин гэж оруулаагүй учраас цүгсүү нэрдон чирмэн бардава. Бус нь бол болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр юу гэж байна? Додуур багламжэва жудмар дэнэ чирмэн товын додвий дэнжинжин тамэ чатунга бамбера дужвэр гэсүнэ гिचүн сүлжийн брайвла навын ганц гэдэг додуур цэ ёс чирмэн таньдаа гэсэн. Хажиг додуур цэ ёс жүрвийн чирмэн яна чирмэн ончоши юм би чамсар. Тэгээ энэ анин байгаа. Юу гэх юм. Ингээд аранлаг өөрийнх нь цандыг тавилаа тий. Аранлагын энэ цанд додвий дэнжин байх ёстой гэдгийг яагаад ингэж үзүүлээд байгаа юм бэ? Тэгээ энэ дээд цанд босхоосох юу байгаа юм тэгвэл түгшүүн нэрдөө чирмэн юм бардаваа те додуур цэ ёс чирмэн ин гिचгээр юу болох вэ? Тэрийг анзаарч байна уу? Додвий дэнжин байх ёстой гэд ингээд тавьчих шүү дээ. Тэгээд дураараа тэгж тавих гэж юу байдг юм бэ гэхээр одоо энэ дээр юу хэлэх вүлээ? Одоо энэ дээр бид нар очиж үзээгүй. Ярьж байгаа хүмүүс маань очиж үзээгүй. Ийм юмны тухай ярьж байгаа шүү. Нэгсэндээ хоёулаа мэдхгүй юм яриад байгаа шүү дээ. Очиж үзээгүй газар. Тэгэхээр одоо дүн татгаас үр арга баг. Тийм ээ? Тэр лүн нь одоо энийг л татна шүү дээ ганц. Додуур цэюн жүрвий баг хам шин дүүний доо мэ гэсэн шүү дээ. Хам шиндүү доо мэ. Өөр одоо зүгхэм сүмэд хамдар бол явахгүй байх хэрэгтэй гэсэн энэ лүн байгаа шүү дээ. Есүн би чирэр гэсэн. Тэгээд тэрний дараагаар яг додвий дэнда чирмэн юм биш үү? Томлон товын цайдлаа чирмэн юм биш үү? Додуур цай юм сумж үж гэдэг. Тэгэхээр бол одоо юу гэдгийг банчин их чааны одоо хүний хувьд болвол одоо энэ цандыг бол додвий дэнжин чаваа байхгүй. Тэгээд нөгөө додын төрлөн байж та тэрийг төгөл. Додын төрлөн бол маш одоо тодорхой тавьсан юм баа үз. Бүр үгээр додуур цэюн жүрвий паг додуур цэ ёс жүрвий байгаа шүү дээ. Өмнөхтэйгээ холбоотойгоор чирмэн ярьж байгаа орж ирж байгаа шүү дээ. Додуур цэ ёс жүрвий паг хамшин дөөний довоо мэд. Шугаш юу гаруй яна пагва юм биш. Додуур цэ ёс жүрвий чирмэн шугаад чирмэн барай бас пагва юм. Тэр пагва чинь хамшин дөөний довоо мэд. Раз додуур багламжэва жудмар дайна чирмэн товын додуур багламжэва додвий дэнжин хамшин дүүний довоо мэд. Додвий дэнжин тамайч довоо бамби. Авду чивэр гисүн навын гижүн сүлжийн брай буюу барчин мяламжийн брайвла навын ганц гисүн намдуул намлаа найвал тийм биз. Додуур цэ ёс жүү чирмэн он гэдэг. За хажиг додуур цэ ёс жүүийн чирмэн он яна чирмэн он тончши юм би чавсэр байна. Тэгээд чирмэн он товын цэдэла няндон ондоо жидвийн чирмэн он яна онлом товын цэдэла няндон ондоо жидвийн чирмэн он юм би мача бичэр тэгээ ойлгомжтой. Додуур цэ ёс жүрвийн чирмэн он болвол одоо энэ тавьсан тийм ээ. Додвий дэнда тамэ чатунга бам берод жинэснэ гижүн брайвла навын гансгдэ яна чирмэн он тончши. Чирмэн он тончши гэдэг чинь онлом товын цэдэла няндон ондоо жидваа болвол чирмэн он тончши гэж хэлж байгаа шүү дээ тийм үү? Чирмэн он тончши. Хонвын чөл наваа. Хонвын чөл дэла шинэ буюу нөгөө гүнши Янтошова цолном гүнши нижи гэдэг байгаа шүү дээ тийм үү? Тэр чирмэн он товын цэдэла тийм ээ чирмэн он бол тэр онлом товын цэдэла чö гэдэг нь хонвын чö гэдэг нь онлом санааш хонвын лам. Тэн дээр одоо ши нянда бол товлдгийг бол чирмэн он тончши гэж байгаа шүү дээ тийм үү? Энэ өмнө ярьсан шүү дээ санаж байна уу? Чирмэн он тончши юм би чавсэр ба мэтэдэ додуур цэ ёс жүрвийн чирмэн он яна чирмэн он тончши юм би чавсэр ба мэтэдэ гэж тончши онлом товын цэдлэн няндон ондоо жидвийн чав гэсэн үг шүү дээ. Чирмэн он товын цэдэла гэж
Чирмyon олсон тэр одоо төрөл дээрээ Няндан ондожидын Чирмyon ина заавал тонлом товын цэдэла Няндан ондожидын Чирмyon байгуулалт авахгүй шүү дээ гэж чивэж. Тэртэл дэна тонлом товын цэдэла Чирмyon товын мача бич. Мадуна Эвийн жишүүсүүд бол Лэн Дүмбаавын дугуй онд сун Чирмyon жишин тэртэл. Мадуна тэртэл Эвийн жишүүсүүд бол Лэн Дүмбаавад жисэр жишивийн дэнда Чирмyoнд даажумба нягаан барай ондожид. Тийм бооз болж байна. Тэр бүр маш тодорхой тайлбарласан. Эна тонлом товын цэдэла Чирмyon товын оо ба. Тонлом товсон төрөл дээрээ Чирмyon товлох. Дараа нь товлох шүү дээ. Олох юу ах вэ? Товлдог бас толдгод. Энд гэхдээ бас байж байна. Чаваа байхгүй гэсэн учраас биш. Тонлом товын цэдлөө Чирмyon товлохч байна, товлохч байна шүү дээ. Мадунан Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаа дугуй онд сун Чирмyon чөжин тэртэл дэж Мадуна тэртэл Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаа дэ жисэр жишивий дэнда Чирмyoнд даажум нягаан барай ондож. Эвич гэж. Тэгэхээр жисэр жишива дан Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаа бид нар үзсэн тийм үү? Нөгөө юу лээ? Рихтунгийн жава. Рихтунгийн жава эн чинь нөгөө 7 гэж байгаа болохоос 14 мөрөв хүртэл байгаа 8 9 10 гэдээ авах байна. Тэгэхдээ гол нь тэр чинь нөгөө рихтунгийн жаваал ингэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр заавал тонлом товлсон төрөл дээрээ Чирмyon товлох алба байхгүй. Жишүүсэд бол Лэн Дүмбаа гэж тэр жишивийн дэнда Чирмyon тий 14 төрөл дээр яах нь Чирмyon мөн даажумба ийм барайвыг ингээд байдаг юм аа. Тэр энэ тийм тонлом товлсноос хойшоо нүүн төрөл дамжаад ингэж байгаад тэгээд Чирмyon болох байна, даажимба болох байдаг гэдгийг л хэлж байгаа шүү дээ. Энэ бол одоо энгийнээр хэлв тийм ээ. Тэгээ ер нь бол өмнө шүү дээ тийм ээ. Жидүн дээр ярьсан шүү дээ. Хонараа. Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаавын дугуй онд суныг Чирмyon чөжин энийг ярьсан шүү дээ тийм ээ. Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаа заавал Лэн Дүмбаа юм би. Лэн тэгээ нөгөө эсрэж яваад Лэн Дүмбаалын би чаварт гэж чаваа байхгүй тийм. Тэр дугуй онд Чирмyon чөжин тэ дамбуула жүншүгдэн жирэн гарангийн барай товнэ тэ нявала Чирмyon дүжрвийн Чирмyon имбартал дур цэ ёнсу жүрвийн Чирмyon чавартал жалбуу срайлаа гэж. Чавартал жалбуу срайлаа. Чирмyon тэ ёнсу жүрвааны ангийн цэ дамбуула жүншүгдүү шугаам дайнжиг Чир онгийн барай товнэ тэ нявала Чирмyon ор журва ино шэсүн бичэрсэн ам. Тэгвэл дүндэ гэж. Энэ дүн бол додур цэ ёнжуржийн Чирмyon ина додур паглам жива жүдмэр дэнэ. Гэн отхомд тонлом товлсныхаа дараагаар дэнэ Чирмyon тов говийн живи нюнта ойсон гай. Нюнта живи нюнта гэдэг чинь додвийн хамт паглам товлсныхоо дараагаар Чирмyon товлох хүртэл авах төрлийн хамгийн одоо наатал нь хэд байх вэ гэдгийг ойлгуулж тодорхойлсон ийм юм юм аа. Додвийн хамт тонлом товлоод Чирмyon хүртэл одоо хамгийн наатал нь хэдэн төрөл дамжих вэ гэдгийг үзүүлж байгаа ийм л юм. Чирмyon тэ ёнсу журвааныг Чирмyon тэ ёнсу журва гэдэг нь нөгөө додуур цэ ёнсу журва гэж байгаа шүү дээ. Тэр нь бол гангийн цэ дамбуула тэгэд бол жүншиг шугва. Дараа нь бол чир онгийн барайв товлоод тэгээд тэ нявала Чирмyon болно гэдэг маань хамгийн багадаа ийм шат дамжлагаар явж Чирмyon-ийн барайв товлно гэдгийг үзэж байгаа маань. Энэ тэгсэн лүү юм байна шүү. Харанлаг бол тэгж тайлбарлав. Ажиг бол юу лээ? Эвийн жишүүсэд бол Лэн Дүмбаавын чөжин тэ дамбуула жүншиг чирэн гарангийн аль нэгийнх нь барайвыг товлчоод тэгээд дараагийн 2 дугаар төрөл дээрээ Чирмyon ондоо жүрвийн Чирмyon байна гэсэн тийм. Тэгээд тэрнийхээ уг гаргалаа. Тэгэхээр энэ
нэг ёсондоо хажиг бол энэ лүнг буруу ойлгосон шүү дээ тийм үү. Тэгэхээр тэгээд ийм байх ёстой гээд тэгээд тэрнийхэн одоо уг даруй сурвалжийг бол энэ Жалуун сарай гэдэг асуудал татаад ингээд татсан би чинь энэ чаваа байхгүй. Дүндээ гэж энэ лүн болвол додуур цэ янжуржин чирмён яна додуур паглам жаваж үдмэртэнэ чирмён тов говийн живийн юнта онгойсон. Эда маянна хэрвээ энэ лүнг ингэж ойлгохгүй болвол Жүншиг сүрдээ Лен Думбавын дугуун онцонгийн чирмён чэж хомлом товын цэ дэла чирмён товын чирмён ямбарт додуур цэ ёнсу мажрын чирмён имбич мадуна сон тэртэл дэдан додуур цэ янжуржин чирмён гаранга шиг чимаа маям биш. Тэна чирмён тончши ямбар таллоо гэж Жүншиг сүрдээ Лен Думбава гэж байж байгаа шүү. Жүншиг сүрдээ Лен Думбава гуан ондусон чирмён хомлом товын цэ дэла чирмён тов чирмён байж шүү дээ тийм ээ. Тийм бол ондон товын цайдалаад тэр мянган болох юм бол тэр мянган тончши бол тончш томлон том ондоо тончш жишүүсрд бол энэ дөмийн дугуй онсонгийн чир мянган гэдэг бол ингээд нөгөө нэрхтүнгийн жаваа ингээд өчнөө аваад ингэж нөгөө чир мянган юм тааж хэмжиж байгаа тийм ээ. Үүн дээрч онорой сүгсүү Тэ янсужрын чирмэн яна сүгмэдүү живан милимбийн чавартал додуур цэ янжуржин чирмэн яна хам гондоо живан милимбийн чав. Тэрдээ сэрзий тартуг доин сүсүнэрдэ чирмэн гомпоо сүгмэдүү жива имбичэрдэ зодилээ. Сүгийн хамсул цэ янсуж явааны галдаа сүгмэдүү сүг мэдвийн хам дагдуу ян жүгдээ шис. За энийг бас жидэн дээр энэ лүнг болсон шүү дээ. За энийг энэ сэдв маань жоохон